За сүүлийн 20 жил гэр бүлийн хүч хэрхийлэл гэдэг үзэгдэлтэй дэлхийд даяараа тэмцэж байгаа. За энэтэй энэ дэлхийн нийтийн чиг хандлага нийцүүлж бид улс даяар, Монгол улс даяар гэр бүлийн хүч хэрхийлэл гэдгийг гэмт хэрэг зөрчил тооцож хариуцлага хүлээлгэж эхэлсэн. Одоо эмэгтэйчүүдийн орхид байгаа хүмүүсийн баг 3/1 нь хамтран амьдрах болно нөхөр алсан хүмүүс байдаг. Энэ нь яагаад вэ гэхээр ерөөсөө гэр бүлийн хүч хэрхийлэл байгаадсан. Тэгээд энийг тэлж дийлхэ болсноос улмаас хүний амнаас их хохирно. Нэг бол өөрөө одоо амнаас хохирох эрсдэл эсвэл тэрийг алах хүртэл бид нэр ийм л хугацаанд асуудлыг хөндрүүлж юу ч гэж хардаггүй байсан. Буцдахыг хүлээхгүйгээр наан нь ороод ихний үйлдэл нь хариуцлага тооцоол алтан сургалтын судгалт 7-оос 30 хоног баривчлаа. Ингээд эхлэхээр энэ тийм нэг босод хүнд онц хүнд хэрэгийнхаа гаралтанд эргээд нөлөөлж эхэлж байгаа. Хүчирхийлэл үйлдэлд баривчлагдсан хүмүүсээс ахиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа тохиолдол 17 онд байсан түвш нь 18 онд илэрхий багассан байна. Тэгэхээр энэ нөгөө хүчирхийлэл үйлдэгчдээ маш эерэг аргаар нөлөөлж байна гэдэг үзэх үндслүүд бий болж байгаа. Өөрөөр хэлбэл дуудлага мэдээллийг өгөх явцдаа бол зөвхөн нөгөө бие махбодод гэмтэл учирсан шинжийг ингээд хараад байдаг. Гэтэл энэ цаана эрүүгийн хууль дээр ч тэр төрчлөлийн хууль дээр ч тэр одоо дундын өмч хөрөнгөд талдсан тэр эрхийг хязгаарлсан санаатаагаар захиран зарцуулах эрхийг хязгаарлаж ингэж байгаа асуудал нь хүртэл эдийн засгийн дарамт гэдэг хөөцлөгдсөн энийг өөр шийдэгдсэн жишээлбэл 5 тохиолдол байна. Ингээд цаашаага сэтгэл санааны хохирол очруулж байгаа асуудал байгаа. Өөрөөр хэлбэл харахад бие махбодод нь гэмтэл учруулаагүй боловч гэр бүлийн хүч хэрхэлд одоо хугацаанд байлгасан улмаас сэтгцийн өвчтөй болсон. Тэгээ энэ сэтгцийн өвчтөй тохиолдолд эрүүл мэндэд хүн тохирол учруулсан гэж үзээд одоо 5 хүртэл жилээр ингээ 20 хавь шийтгсэн тохиолдол бол байна. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр бид зөвхөн бие махбодын гэхээс илүү бусад хэлбэрүүдийг олж чаддаг. Энд хариуцлага тооцдог. Өөр илүү энэ олон тохиолдлуудыг олж харах хэрэгтэй юм байна. Хоригч цагдаагийн байгууллагад ханддаг суугийг өргөжүүлэх ёстой юм байна гэж үзэж байгаа. Өөрөөр хажуутлын айлын дуудлага өгвөл тэр айллаас дуудлах гэсэн тухай хэлэхгүй байх хэрэгтэй. Монгол жил дунджаар 300 санаатай хүнийг алах хэрэг дунджаар гардаг. За тэгэхээр энэ хууль хэрэгжиж эхлснээс хойш энэ том маань ингээ 200 болж багассан байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид гэр бүлийн хүч хэрхийллийг юу ч гэж тооцдоггүй байсан учраас нэг алах хүртэл хардаг байж ийл гэсэн үг. Хүч хэрхийллийн цаана хинч үлдэх ёсгүй. Хинч одоо хохирох ёсгүй. Энэ бүх үзэгдлүүдэд хариуцлага тооцох ёстой. Энэ тэмцэл маань хэдийнэ эхэлсэн байна. Цаашдаа бид илүү хариуцлагын хувьд энийг эргэж одоо чангаруулах. Ял завшуулахгүй байх. Энэ бүх одоо ийм соёл руу ийм эрх хуульчийн мэдлэг ур чадвар, хууль сахиулагчийн ур чадварыг сайжруулах чиглэлээр бүхий л чиглэл ажиллаж байгаа. Олон талт хамтын ажиллагааг эхжүүлж байгаа. Ийм одоо ажлууд хийгдэж байна.